내려진 시가 하나좀 많은데고 독이 선지 만지다 뱉었지 독이 선지 만지다 줬다 재승재워. За сайн уу, манай Dark and Be podcast-ын тавтан морил дүлгүүн байна. Тэгээ манай гэрлээ хувийн асуудлаар завгүй байгаа болохоор энэ 7 хоногийнхоо хэргийг би ярих болно. За тэгээ хэрэг ярьж эхлэхээс өмнө хэлэхэд ярих байгаа хэрэгийнхаа бүх мэдээллүүдийг би интернетээс олсон. Тэгээ энэ бол би ингээд дураараа санаанаасаа өөрчлөөд ч юм уу зохиож яриаггүй. Тэгээ бүхэл мэдээллийг Google-ээс ямар нэгэн мэдээ артиклуудаас олж авсан байгаа. За хэрэгээ эхлэхээс өмнө хэлэхэд эмзэг мэдрэмтгий иймэрхүү зүйл сонсоод айгаад бодогдоод идэг бол сэтгэл санаагаа өөрөөсөө мэдээ сонсоорой гэж зөвлөё. За энэ хэрэг болохоор 2007 Phillipstown гэдэг нэг жижигхэн 1000 чүрхгүй цөөхөн хамтай хотын иргэд нэг ихэнхэд л мэддэг жижиг хотод болсон хэрэг. Тэрхүү хотод амьдардаг нэг эмэгтэй бол 26 настай Haley Jones гээд найз залуутай 4 хүүхэдтэйгээ амьдардаг. За тэр эмэгтэй хувьд гэх юм бол ер нь маш сэргэлэн цаваа, эерэг энергитэй, сайхан харилцаатай, ер нь үргэлжил энийгээл явж байдаг тийм хөгжилтэй. Хүүхдүүдийг халамжилдаг, сайн ээж. Тэг хүмүүстийг санаа тавьж халамжлах гэдэг тэрүүгээрээ хөгшин хүмүүсийн асрамжийн газар асрагч туслагчаар ажилладаг байсан. Түүний бага насны талаар мэдээлэл ерөөсөө олтоогүй. Харин яг өсвөр насндаа 13 настай байхдаа өөрөөсөө 5 насаар ах 18 настай Brian Lewis гэх эрэгтэйтэй яг хүүхдийн паркт анх танилцаад ер нь л шууд нэгэндээ маш ихээр татагдсан. Тэгээ холбогдож уулзаж эхлээд үерхэж эхэлсэн байдаг. За 13 настай хүүхдийн үерхэл гэхэд бол тэдний харилцаа зүгээр нэг тийм хүүхдийн үерхэл байгаагүй. Нилээн ноцтой гүнзгий харилцаатай үерхэл. Тэгээ Haley бол өөрөөсөө 5 насаар ах насанд хүрсэн 18 настай залуутай үерхэж байсныг мэдсэн гэрийнхэн нь бол мэдээж маш дургүй хүлээж авсан. Хэдий тийм ч гэсэндээ өсвөр насны хүүхдийг бол битгий тусламж зөрүүдэлж нууцаар чамаагүй уулзах ч юм уу бүр хилэлгүй гэрээсээ явж буруу зам руу орчихгүй гэхээс маш санаан зовоод үерхэлт нь ингээд яг дургүй ч гэсэндээ учиргүй бүр ингээд амар эсэргүүцэл шууд сал бол гэж хилэлгүйгээр удахгүй өөртөө бараг болчих бахтай гэд ер нь багчлаа ингээд зөнд нь орхисон. Тэгээ мэдээж тухайн үед бол Haley 13 настай өөрөөсөө ах хүнтэй үерхэд бол хүүхэд толсон тийм ингээл нэг өөрөө том хүн болцсон юм шиг мэдрэмж төрөөл өөрт нь нэлээд л гой санагдаж аюу сайн байдаг гэсэн гэдэг тэр хүндээ. Тэгээ хэдий жоохон хүүхдийн үерхэлж гэсэндээ тэдний харилцаа бол богино байгаагүй. Хэдэн жил болсон ч гэсэн үерхсээр л байсан. Тэр хоёрын хувьд гээл нэгэндээ үнэхэрийн сайн хайртай болчихсон гэдэг салж хацахгүй байнга л хамттай байж идэг. Тэгээ тал талыгаа гэрийнхэнд бол өөртөө бит хоёр хоорондоо гэрлээд ирээдүйд хүүхэдтэй болж амьдралаа зохиох болно. Ер нь салахгүй бие биедээ хайртай гэж ер нь байнга хэлдэг. Brian Lewis-ийн хувьд гэвэл бас л бага насныхаа мэдээлэл ерөөсөө байхгүй. Яг ар гэрийнх нь ямар юм бага насны ямар хүн өнгөрсөн юм мэдэхгүй. Харин ээжтэйгээ хоёулаа амьдардаг. Ээжтэйгээ бол нэлээд таарамж муутай байдаг, үргэлж муудалцдаг, ам зурдаг. Тэгээ нэг удаа Haley, Brian хоёр бол үерхэд 1-2 жил болж ах үед ээжтэйгээ нэлээд муудалцаад Brian-ыг ээж нь гэрээсээ хөөснөөр ажиллаж байхгүй, оронч байхгүй болсноор найз охин Haley-гийн дэ амьдрах болсон. Мэдээж Haley-гийн гэрийнх нь бол ингээд шууд л хүлээж аваад за тэг гэж хэлэхгүй нь ойлгомжтой. Энэ тал дээр бүр амар хүлээж аваагүй. Тэгээ маш дургүй байсан ч гэсэндээ яаж юм мэдэхгүй. Магадгүй Haley маш хайртай байсан болохоор гэрийнхнээ ятгсан ч юм уу мэдэхгүй. Ямар ч хэлээсэн охиноо бодоод Brian-ыг гэртээ амьдруулахыг зөвшөөрж ингээд хамтдаа амьдарсан. Тэгээ хамт амьдарч ихэснээсээ л хоёр бол бүр багтаж салахгүй үргэлжийн хамтдаа хоорондоо маш эвдээ нэртэй Brian Haley-г их хүндэлж хайрладаг. Тэг жаргалтай байгааг энэ гэрийнхэн нь харсан. Бас ингээл хамт амьдрах тусам Brian-ы талаар илүү их мэдэж авч байсандаа ямар их хөвгөлтэй найрсаг хүн болохыг нь хараад бол Haley-гийн гэрийнхэн нь Brian бол арай ингээд нааштай хандах болсон байдаг. Ингээд тэд үерхэд 3 жил болж байхдаа Haley 16 настай байхад Brian-аас жирэмсэн болоод тэр хоёр хоорондоо ерөөхдөө ярилцаад
хоёлаа ингээ хүүхдээ болоход билэн гэж хийдээд хүүхдээ гаргаад түүнээсээ хойш одоо хэд удаа хүүхдтэй болоод ингээд нийтдээ 4 хүүхдтэй болсон. За ингээд яг албан ёсоор тэр хоёр бол хурмаа хийж байгаагүй, гэрлээгүй. Тэгээд хамтдаа амьдардаг 4 хүүхдийн ээж аа болж яг тустай гарах талаар нэлээд төлөвлөд мөнгөө цуглуулж агаад Хейлигийн гэрийнхнээс 2 гудамжны цаана байдаг нэгэн байшин түрээсэлж тустай гарч амьдарч эхэлсэн. Ингээд олон хүүхдтэй хос бол мэдээж ажилч мөнгө олох хэрэгтэй. Санхүүгийн тал дээр бол маш зардал гардаг. Тэгээ тийм болохоор Хейли асрагчаар ажиллаж, харин Брайан бол нэг орсон ажилдаа ерөөсөө удаан тогтоож ажилтгүй. Тэгээд нэг ажилгүй болоод дараагийн ажил оллоо бол нэлийн уддаг. Тэгээ энэ үеэр бол Брайан ажлаасаа гарцсан. Тэгээд зөвхөн Хейли ажиллаж байсан. Ингээд яг зөвхөн Хейли тогтсон ажилтай байсан болохоор бүх төлбөр тооцоог бол Хейли төлдөг. Тэгээд нэлийн гэр бүл нь санхүүгийн тал дээр асуудалтай байсан. Хэдийн амьдрал нь нэг иймэрхүү ингээл асуудлууд тулгарч исэн ч гэсэндээ тэр хоорондоо бол ингээл тааш тохирдог, жаргалтай байсан. Тийм болохоор ингээл тэсэл юу ч болж исэн нэг тийм тоодгүй. Тэгээ хар багасаа л ер нь үерхчихсэн болохоор Брайан тэр хоёр нийлдэг найзуудын нэг групптэй. Тэгээ тэдэнтэйгээ гэрээс нь холгүй байдаг нэгэн павд бол 7 хоног болгон орж суудаг. Тэгээ найзууд нь бол тэднийг хэлэхдээ гоё хосууд хоорондоо айгу хөрхөн тааш тохирол байх шиг байдаг. Хоёулаа л хөвгөлтэй. Харин нэг юм байгаа. Тэр нь болохоор Брайаны ааш гинт ингээ өөрчлөгдөд байдаг гинэ. Брайан бол ингээл нэг зөв зүгээр инээж ханаагаал одоо сууж ирсэн. Ямар нэг жижиг зүйл болоод ч юм уу те минутын дараа гинт өөр болж ингээл дууга ураагаал хинтэй ч юм ярихгүй болцдог гэдэг. За тэр хоёр бол хосуудл басан хаяа маргалтаж ам зүрэх үе мэдээж гарна. Ихэнх тохиолдолд бол хоорондоо аюу амархан ярилцаал ойлголцдог. За бүр нилээ хэрэлтлээ гэхэд Брайан хэд хоног ээж рүүгээ очиж байж байгаа л тур тустай байж байгаа л эргээл эвлэрчдэг байсан гэдэг. Тэг хинч харсан ерөөхдөө маш гоё хосууд гэж хардаг байсан ч гэсэндээ яг Брайаны нэг зам байсан. Тэр нь болохоор Хейлиг маш их хараандаа байлгаж хяндаг. За бүр нэг том жишээ гэх юм бол одоо банкн дээр joint account гэж яддаг штэ одоо хосууд гэр бүл ч юм уу ингээм хамтдаа нэг аккаунттай байдаг. Тэрийг хоёулаа л ашиглаж болох байдаг. Одоо гэвч тэдний дансыг бол зөвхөн Брайан л хариуцдаг. Тэгэхээр бол Хейли ямар нэгэн зүйл худалдаж авах, гадуур мөнгө зартуулах тал дээр бол одоо жижиг ч хамаагүй бүх зүйлийг Брайанаас эхлээд асууж зөвшөөрөл авч иж авдаг. Тэгсэн хэрнээ бол тухайн үед чинь Брайан ажилгүй Хейли л зөвхөн мөнгө олдог байсан хэрнээ бүх мөнгөний хяналтыг бол Брайан хатгадаг байсан. Хейлийн гэрийнхэн бол тэднийхээс 2 гудамжны цаана байдаг болохоор мэдээж ойр дотн байдаг. Тэгэл Брайаныг бол тэ охинд нь ингээл айгу хайртай байдаг. Хүүхдүүдтэй сайн аав гэж юу н хардаг байсан ч яг сүүлийн үед нэлээд одоо амархан стресстэй уурлал хүүхдүүд нь ингээл тоглоал Брайантай ингээл янз бүрийн үйлдэл гаргахад бол айгу амархан уурлаж төгшөөж ингээл хүлээцгүй зан гаргаж эхлээл. За тэгээ бүр ингээ хүүхд шухтай ч юм уу тэ одоо янз янзын зүйл уур нь хөрлөөхээ шууд их нэртэй уураа гаргаж эхэлсэн. Эхлээд Хейлид бол бид нь гар хүрэхгүй тийм хэрнээ сэтгэл зүйн дарамтыг бол маш ихээр үзэлдэг гэсэн. Одоо сэтгэл санааны хүчирхээллийг үзүүлж, байнга өөлж, гадаад байдлын шүүмжилж, үргэлж чи надаас дээр ирэх хүн бүр хизээж болж чадахгүй. Чамаа хинч тоохгүй, чи хинч биш гэж одоо элдвээр харааж доромжилж, бүр явдалтай хүүхэн минь гэж хүртэл хэлэх болсон. Тэгээ энэ тал дээр бол Хейлитэндээ 13 наснда Брайантай анх уулзраад үерхэж эхлээд одоо хамгийн анхны гэсэн бүхэл зүйлүүдээ Брайантай хамт хийсэн. Тийм байхад чинь одоо явдалтай гэж бүр хилээ зогсохгүй. Хүүхдүүддээ одоо явдалтай гих утгатай муухай үг зааж үгээд бүр ээжигээ ингэж дууд гэж хэлж өгдөг гэсэн байгаа байхгүй. Тэгэхээр мэдээж тэр хүүхдүүд нь тэр хилээд байгаа үгээ яг юу ямар утгатайг нь мэдэхгүй. Тэгсэн хэрнээ ингээ ээжигээ дуудаад ингээ явж байсан гэдэг. Ингээд ер нь л Хейлигийн одоо өөртөө итгэх итгэлийг нь мохоож өөрийг нь хинч биш мэдрэмж төрүүлдэг. Анх үерхэж эхлээл ер нь одоо хүртэл маш сайн найз залуу. Тэг хүүхдүүдтэй айгу сайн аав, халамжтай айгу хөрхөн байж эснаа. Ерөөдөө ингээл баг багаар өөрчлөгцөөр байгаа л одоо бүр ингэж амар Хейлиг элдв 7 өнгөөр хилдэг болсон гэсэн. Тэгээд удалгүй олон нийтийн сүлжээ ашигладаг байсан Хейли шинэ лаптоп одоо зөөрийн компьютер аваад өөртөө Facebook хуудас нээсэн. Тэгээд Facebook хуудасаа нээгээд найз нөхөд гэрийнхэнтэйгээ Facebook Messenger айгуух харилцдаг болсон. Тэг үүнийг нь мэдсэн Брайан бол мэдээж нөгөө өөрийнхөө хараа хяналтанд дор байлгахыг хүсдэг хүн чиндээ Хейли өөрийнхөө тусдаа Facebook-ыг нээгээд тэр нь пассвордтай Брайан мэдэхгүй. Тийм учраас энд нь бол одоо маш дургу хүлээж авч ирсэн.
Тэгэл одоо Facebook-ийн notification ч юм уу утсанд нь ямарваа нэгэн мессеж ирэхэд Брайан утсыг булааж авч үзэх гээл олон удаа утсыг авч шидэж эвдэлсэн, бас лаптопыг хүртэл эвдэлсэн байдаг. Тэгээ энэ уур нь бол ингээл уламжлалт ордож жоохон маргалдаж муудалцахаараа л одоо хан цохиж аваад нэг бол эд хогшлоо цохиж аваад сүулдэ бүр Хейлид гар урж эхэлсэн. Шууд өстөж аваад хэрэлдэжсэн алгаддаг болсон. Мэдээж ийм байдалтай болсон. Тэгээ Хейлид гар хүрдэг, ингэж ууралтайг уурцаартай болсон гэдгийг нь бол Хейлийн гэр орныхон болоод одоо найз нөхөд нь мдээгүй. Тэг гэртээ бол ингээл хаалттай хаалхны цаанал иймэрхүү байдал үргэлжилж исэн. Тэг хэсэг хугацаа өнгөрч сүлдээ бүр Хейлигийн гэрийнхэн болоод найз нөхөдийн өмнө хүртэл одоо яг ямар үйлд гаргасан мэддэхгүй, ямар ч л байсан онцгүй үйлдэл гаргасан гэдэг юм лээ. Тэгэхдээ гэрийнхэн донд л одоо тийм ноцтой хэмжээний нөхцөл байж байгаа, одоо нэлийн харилцаа муудсан байсныг бол сайн мэддэггүй байсан. Тэгээ одоо байнга цагдаж хувийн орон зайг ингээл хааж богдуулаад тэгээ нөгөө нэг сэргэлэн Хейли ч юм бол ингээл найз нөхдөдөө үргэлж гарч урдаг ч юм уу хамтдаа пабц юм humяар суудаг байсан чинь гэрээсээж гарахаа болсон одоо ямар сонирхолтой болсон. Мэдээж нөгөө Брайантай хамт гарлаа гэхэд чинь олны өмнө хэрэлдэж муудалцаал ичгүртэр байдалд орхоо санаа завж ийн гарах ч хүсэлгүй хүүхдүүдээ гэртээ хараад байж идэг. Гэртээ байгаа тохиолдолд Facebook илүү ашигладаг. За тэгээд энэ үеэр бол Хейли бол 25-6 нас хүрчихсэн. Иймэрхүү одоо гэр бүлийн маргаантай харилцаанаасаа залхаад Брайанаас салгах тухай ингээд дотор нь бодогдож эхэлсэн. Тэг мэдээж 4 хүүхэдтэй хүн чинь одоо шууд салаад явчих чинь хэцүү шүү дээ тий. Очих газар ажил тэг хүүхдүүдээ харах гээл ер нь бодолцож үзэх зүйлүүд айгүйх байсан учраас шууд салаад явчих чадаагүй. Тэг ямар ч л байсан сайн бодож тунгааж ер нь төлөвлөж байгаа дойрын хідэн сарда салнаа гэсэн ер нь бодлыг толгойдоо буулгаж исэн. Тэгээд зарим дотны найз нөхөд болоод аавга гişтэй айгу дотн л исэн юм шиг байна. Тэгээд тэд нартайгаа бас би одоо найзлуугасаа салмаар байна гэсэн талаараа юм хумаа ярилцаж бичдэг. Уцаа оролцож байгаа тохиолдолд ингээл Брайан хажуугаар нь явж өнгөрөхдөө ингээл байн уцыг ингээл харж марах гэдэг оролдоод байдаг. Тэр болгонд нь шууд уцаа дэлгэцийг хаагаал нэг бол өрөөр нь ороод ирэхэд шууд лаптопныхоо ингээд дэлгэцийг шууд хаагаал ингээл айгуух юм нууж байгаа юм шиг байгаад байгааг нь ажигласан Брайан уурлаад тэгээ дотроо намайг хуураад байгаа юм бахта одоо өөр залуутай бичээд байгаа юм болов уу? Нэг бол яг хинтээ ер нь яг юу бичээд байгааг нь мэдмээр санагдал айгу эндээ уурлаад улам л Хейлиг одоо хардас сэрдэж хянаж хүчрхийлдэг болсон. Тэгээд ингэж авсаар 2007 онд 2 сард нэг Хейли яг нөхөртөөгөө иймэрхүү байдалтай байгаагаа бүр сүлдээ төвчгээ байгаад Брайантай хоёлаа ярилцгийг шийдээд салмаар байгаагаа хэлсэн. Тэгээ энийг нь бол яг Брайан яг ямархуу байдлаар хүлээж авсныг тодорхойгүй ч гэсэндээ ямар ч л байсан тэр хоёр ярилцаад хэдэн сарын дотор Брайан Грэси яваад ээж ах руугаа нүүн. Тэр одоо амьдарч байгаа байшиндаа бол Хейли 4 хүүхэдтэйгээ амьдраад үлдэн. Ингээд ерөнхийдөө бол хоёлаа ингээд саллаа. Тэгээ одооноос ингээд салцсандаа тооцогдсон. Тэгэхээр чамааг бол нүүж гарах хүртэл хоёлаа нэгэн диван дээр нөгөөтг нь орон дээр гээд ээлжлээд өдрөөр ингээд унтъя. Иймэрхүү тохиролцоо хийсэн Брайан зөвшөөрсөн. Тэгээ тухайд Брайан бол одоо ингээд хэдий зөвшөөрж байгаа ч гэсэндээ дотроо бол Хейлигээс одоо ийм амархан салчин гэж байхгүй л гэж бодож исэн гэж хэлээ. Нөгөө Хейлигийн Facebook гин л одоо айгуух хинтээ юу бичдгийг айгуу мэдмээр хардас ирдээд байгаа учраас яаж юм мэдэхгүй Facebook-ийн пассвордыг хаагдаад олцсон. Тэгээ тэрийг нь бол яг Хейли шууд мэдээгүй. Хамаг ингээл мессеж идрийг уншаад суучдаг. Тэгээ найз тохиод гэрийнхэндээ одоо битсэн янз янзын мессежнээс нь болоод хэрүүл өдөөл тэ байнгын маргалтайнтайгаар хэдэн өдөр байжгаад нэг өдөр Брайан нөгөө гэрийнхээ ойролцох байдаг пабд нэг найзтайгаа орж пиво сууж байхдаа Хейлигийн Facebook руу н ороод мессежүүдийг уншаад тэгээ Хейли руу энэ яг эн чинь юу гэж байгаа ингээл яг Facebook-ын мессенжер дээр л байх мэдээллийн мессежүүдийн талаар асуугаад ахаар нь Хейли яг энэ яг миний Facebook-ийн пассвордыг олоод мэдээд ингээ ороод уншсан байна гэж яг мэдээд бүр амар ууралсан. Мэдээж ингээл өөрийнх нь хувийн Facebook руу ингээ ороод хамаг юм үзээд ахаар чи уурлна. Тэгээ тэр уурандаа шууд нөгөө Facebook логоо оронгота relationship status нөгөө married байсан юм лээ. Тэгтээ гэрлээвэлтэй. Тэгээ married байстайгаа ганц би болгоод өөрчилчдөг. Мэдээж тэр хоёрыг ингээл таньж мэддэг хамаг хүмүүс л хараад л энэ хоёр мэн одоо яач уу ч үгээл залгаж асуужсэн дээр Хейли рүү залгах найз нөхд рүүгээд бит хоёр хоорондоо ярилцж байгаа салцсан гэж тайлбарлаад тэгээ мэдээж Брайан бол шууд л тэр үедээ Хейлиг ингээд статусаа өөрчилсэнийг харсан.
Тэнгүүтээ бүр галзууртлаа уурлаад хамт сууж исэн найз нөхд рүүгээ ойрлж чадлаа. Би тэрнийг алах болно. Хэрвээ надтай хамт байхгүй бол хинтээж хамт байхгүй дээ би өстой. Би өөр хүнтэй байхаас өмнө төрүүлж алах болно гэд ингээ орилсон байт юм лээ. Энэ орилсны нь бол яг тухайн үед хүмүүс ойлголт ингээл уурандаа л хүн ингэж орилж ийн гэж ойлгохоос биш. Бүр нэг амар хоцтой ингээл анхаарах ёстой зүйл гэж юусэн анзаараагүй гэж хэлээ. За тэгээ галзууртлаа уурсан Брайан бол тэр оройдоо гэртээ арай Хейлитэй ямар хөө байдлаар хэрэлдсэн, ямар зүйл босно нь бол нэг тийм тодорхой байхгүй, сүртэй зүйл болоогүй юм шиг байна. Тэгээ Брайаны хувьд бол уурлаад исэн шалтгаан нь хэдий ингээ тэр хоёр хоорондоо яриад салцсан. Тийм байсан ч гэсэндээ Хейли яг ингээ бүр бүх нийтэд зарлаад Facebook-ээр өөрчилсөн байгаад нэг ууралж исэн гэж хэлээ. Тэг үүнээс хойш 10 хоног өнгөрсөн. 2007 оны 3 сарын 12-ны өдөр Хейли өглөөс ирээл одоо өдөржин гэрээсээ гараагүй хүүхдүүдээ харж байгаа л тэр оройн бол Хейлигийн диван дээр унтах нь ээлжинэсэн. Тэг гэр нь айгүй хүүтэн байсан болохоор 3 давхар хувцас давхуулж өмсөөд 2 давхар мишок нөмрөөд унтчихсан. Брайан болохоор тэр оройд нөгөө л паб руугаа найзтайгаа уугаар явчихсан. Тэрэнд нь Хейли дуртай одоо ашгүй унтах хүртэл нь Брайан гэртээ байхгүй харьцаж стрессийг шаардлагагүй гэж бодоод унтсан. За тухайн үед бол Хейлигийн гэрийнх нь 2 гудамжны цаанд байгаа штэ тий. Тэгэхээр яг гэрийнх нь гэхээр яг хин байсан нь бол ерөөсө тодорхойгүй мөлий. Ерөнхийдөө бол ээж нь л дурдчихсэн. Тэгэхээр одоо аав эсвэл өөр гэрт нь хүн амьдардаг үгүйг бол би яг мэдэхгүй. Тэг ямар ч хэлсэн ээж нь ингээд гэртээ унтчихсэн чинь шүн байшин гадаа орлого чимээ гарахаар нь сэрээд гараад харсан чинь дөрөв ачин маш их цочирдсан байдалтайгаар одоо айцсан зогсож байхаар нь юу босныг асуусан чинь ээж цусаалдаа шалан дээр өвчгсөн хитэж байна гэж хэлснээр эмийн гэрлүүн ороод харсан чинь Хейли шалан дээр цусаалдчихсан байдалтай хитэж байсныг хараад шууд л түрүүн тусламж дуудсан. Төрөөнийх нь ирээд Хейлиг аврахыг оролцсон боловч хэдийн ороодчихсан. Тэгээ гэрт нь бол Брайан хаанч байгаагүй. Тэсэн уудлахгүй Брайан өөрөө цагдаагийн хэлц дээр очиод би их нэрээ алчихсан гэд хэрэгээ хүлээгээд баривчлагдсан байгаа. За тэр орой яг юу болсон бэ гэсэн чинь Брайан гадуур ууз сууж агаад гэртээ өөрийн 4 цагийн үед орж ирсэн. Тэгээ дотроо одоо ямар нэгэн төлөвлөгөө гаргасан уугүй юу, тэгээ анхнаасаа тийм сэтэлтэй байсан уугүй юм мэдтггүй ямар ч л байсан гэртээ орж ирээд галтгооноос хутга аваад унтчихсэн Хейли рүү дайрч цээжин хэсэгт нь хутгалахад 3 давхар хувц өмссөн 2 мишок нөмөрцөн байсан болохоор яг тэдний нэвтлээд хутгалсан хэрнээ тийм ч гүнзгий ороогүй тэгсэн хэрнээ бол шархацсан. Тэгээд нилээн хүч гаргаж одоо нэг удаа хутгалсан болохоор хутгаа газар шүд хаянгуйта хоолойг нь бүр маш хүчтэй боосоор байгаад алсан. Ийм зүйл болж байгаад бол 4 хүүхэндээ давхартай унтчихсан. Тэгээ 2 хүн л аав ямар ч байсан ээжийнхээ орилоноор унтж байгаас хэрсэн. Доод давхартаа ээж нь аавыг нь одоо нийгтний имээр нь дуудаад битгий ингэж би чанд хайртай штэ гэж хэлгээ сонссон. Тэгээд нөгөө сэмэрхэн шатны завсраар ингээ юу босныг ингээ хараа сууж исэн байгаа хгүй. Тэгээд яг ямар ч чимээ гаргаагүй. Тэгээ ингээ харж байхад бол аав нь ээж нь алсан. Тэгээ удалгүй чи чимээгөө болоод байжснаа аав нь одоо уцаар цагдаа руу залгаад би найз өхнөө алчлаа гэж ярьчингуудаа гэрээсээ гараад машинаа бариад явсан байгаа. Тэгээ нөгөө хөөрхийн нялх хүүхдүүд ингээд аимшигтай дүр зургийг хараад мэдээж тэгээ юу болж байна яач вэ ээж минь ингээд яач вэ гэдээ доошо буугаад очиод харсан чинь ингээд ээжийнхэн нүүрэнд болоод подол гэдэр ингээд цус болчихсон шалан дээр хитэж байгааг нь хараад сэрэх гэж оролцсон боловч сэрэхгүй байхаар нь дээгүүр нь юм нөмөргөөд тэгэд эмээгийнх руугаа явсан байгаа байхгүй юу. Брайан бол яг өөрөө хэрэгээ хүлээгээд цагдаа дээр очиод баривчлагдсан учраас шүүх хурлын болсон. Ингээд шүүх хурлын эхлэхэд Брайан өөрийгөө буруугүй гэжсэн. Гинт ийм зүйл болсон. Бид хоёр муудалцаад зодтолтож эхлээд би биеэ хамгаалах гэж ийм зүйл хийсэн. Тэр үн барьж байсан хутгаа тайлбарлахтаа болохоор би одоо пабас гэртээ орж ирээд хумсаа авахгүйд галтгооноос хутга бариад зогсчихсон. Тэгээ Хейлидээ хэрэлдэж эхлэхдээ хутгаа бариад одоо нөмөрчсэн бишоконд ингээ хүрэх гэж байгаад одоо санаандгүй хутгалцсан гэж тайлбарлаад байгаа байхгүй юу. Тэгээ одоо хэрэлдэж муудалцж агаад хутгалчихсан гэд дээр болохоор шүүхээс шинжилгээд хутганы шарах Хейлийг хөвтж байхад нь хутгалуулсан одоо шарах байна гэж тогтоосон. Тэгэхээр бол Хейли бол ингээ босод зогсоод Брайантай хэрэлдэж зодтолцож бол биш болж таарж байгаа. Тэгээ Брайан хэлэхдээ ингээд би уучсан байсан. Гинтийн одоо mental episode буюу хяналтаа алдаж одоо юу босныг санахгүй blackout болчихсон
зогсон. Тэгээд нэг санахад бол би хумсаа авахгүй л хутга бариад байжсэн. Тэгээд нэг сэрсэн чинь Хейлигийн ингээ хоолойг нь боогод алсныхаа дараа би гинт ухаан орсон. Тиймээс би яг юу босны талаар бол нэг бүрчлэн санахгүй байна гэж өөрийгөө буруугүй гэж хамгаалсан. Хамгийн аимшигтай нь бүр 6 настай Киан гэд хүн аавынхаа эсрэг мэдүүлэг өгсөн байгаа шүүхтэр. Тэгээ яг аав ээж хоёрын хооронд юу болсон, тэр шатан дээр зогсож байхдаа юу харсан, яаж ээжигээ олсон гэсэн талаар мэдүүлгийг шүүхт өгсөн. Хейли Брайан хоёрын хүүхдүүд бол 4 хүүхэд нь болохоор хамгийн том нь Jordan гэд 10 настай, дараагийнх нь Corey гэд 8 настай, Kian нь болохоор 6 настай, Tian болохоор 4 настай гэд ийм 4 хүүхэдтэй байгаа. Тэгээд 2 хүүхэд нь бол яг ээжигээ ингэж алуулж байхыг нь харсан байгаа. Тэгээ үргэлжлүүлж Брайан өөрийгөө өмгөөлөхдөө миний айгу хуур өрсөн. Хейли бүр ингээ хитрхи компьютер дээрээ сууж Facebook ашигласан. Тэгээд намайг өөр хүнтэй болоод одоо хуурж муураад мессеж бичээд байна гэж би бол яг тухайд нэг бодоогүй. Зүгээр яг хинтээ юуны талаар бичээд байгаа надад их сонин санагдсан. Тийм болохоор тэрийг мэдхийг хүссэн. Дээрээс нь статусаа сингл болгож өөрчилсөн миний бухимдлыг бүр маш ихээр хүргэсэн. Тэг бараг одоо Facebook-а статусыг сольсноос болоод олон нийтэд тэр хоёрыг састыг зарласнаас болоод би ингэж уурандаа ийм зүйл хийсэн баха гэж хэлээд байгаа байхгүй. Тэгээ мэдээж энэ бүх хэлж байгаад нь бол шүүгч итгээгүй. Тэгээд Брайаныг бол албан ёсоор Хейлигийн үхэл буруутай санаатаагаар хүний ам бүлгсэн гэж үзээд бүх насаар нь шоронд орох ялыг өгсөн. Тэгээ яг доод тал нь 14 жил шоронд сууж байж дав залах хэрэгтэй. Тэгэхээр бол хэрэг бол 2007 онд гарсан. Тэгээ шүүх бол 2009 он 10 онгийн өрүүлжсэн. Тэнгүүд 2023 онд давж залах хэрэгтэй болох юм шиг үлээ. За тэгээд Хейлигийн хувьд гэвэл нөө хүнтэй байнга юм бичээл одоо өөр хүнтэй болсон юм уу гэдэг дээр нь бол цагдаа нар мэдээж хэрийг мөрдөж байхдаа утас сошиал медиагийн шалгаж исэн. Тэгэхэд бол ямар ч найз залууга хуурах эсвэл буруу зүйл байгаагүй. Зүгээр л одоо ойр зүрийн юм хум аав гихч найз нөхдөг бол бичлэлцдэг байсан гэдэг. Тэгээ энэ хэрэгтэй бол бүр ингээд хамгийн аимшигтай нь 10 наснаас доош нэлэх 4 хүүхэд нь ээжигээ алдаж бүр өсөн ээжигээ аимшигтайгаар харсан гэхээр төсөөлхийн аргагүй сэтгэлд нь хүнд туссан байгаа. Хүүхдүүд нь ингээл доошоо бууж ирээл Хейлиг харах боломжтой байхад гэрээсээ гараад явсан. Тэгэхээр Брайан бол бүр үнэхээр аимшигтай. Яаж хүүхдүүдтэй ийм сэтгэлийн байдлыг үүсгэж чадваа гэдэг бүр одоо ингээл жоохон амьдтын зүрх сэтгэлдээ нарсан туршид нь тэр аимшиг дүр зураг харагддаг байх. Тэгээ муухай орой унтахтай гэрлээж унтрааж чаддггүй, ээж аваа талаар ярьж чаддггүй гэж хэлжээлээ. Тэгээ 4 хүүхдтэйгээ нь бол яг Хейлигийн ээж Салин асран хамгаалдаг. Тэгээд Брайан шоронд ахта ээж рүү 2 удаа захаа битсэн гэж хэллээ. Тэрэндээ болохоор би шоронгоос гарахаараа хүүхдүүдийнхээ амьдрал баймаар байна. Ер нь оролцоотой холбоотой баймаар байна гэсэн утгатай зүйл битсэн чинь ингээ сайлгий бол мэдээж хизээж зөвшөөрөхгүй маш их үзээ ядж байгаа. Тэгээ шууд л одоо тэр хүн байдаг үгүйг бол бүр ингээ бүр мартахыг хичээж ийн. Тэр хүн бидний амьдралд огт байхгүй. Хизээж тэрний талаар дурсахыг сонсохыг хүсэхгүй байна. Тэгээ шууд цагаан бахаа ирсний шууд шатаагаад хайсан гэдэг юм билээ. За нэг хэцүү муухай хэрэг болсон байна 2007 онд Phillipstown гэдэг хотод. За тэгээд хэргийн талаарх ер нь мэдээлэл дундээ одоо ар гэрийн буруутгах ч гэдэм үү ямар нэг аль хэдийн ингээ хохироод үлдчихсэн хэрэг болоод дуусчихсан байгаа тохиолдолд бол өөрхийн хохирогч нарыг бас битгий буруутгахасаа гэж та бүхнээсээ хүсэж байна. Тэгээ одоо нэгэнт ингээ болчихсон. Тэгээ хүн болгон юу болж болцшгүй ирээдүг мэдгүй учраас тэгэл тухайн үедээ ингээл за гайгүй л үдээгээл өнгөрсөн байгаа тохиолдлууд зөндөө байгаа. Тэгээд нэг ийм хэрэг байна. За тэгээ манай подкастыг даган сонсдог та бүхэндээ баярлалаа. Тэгээ дараа 7 өдрийнхөө дугаараар уулзцгаая. Тэгээ түр баяртай. 시가 말하준 바 힘들고 두기 성지 만지다 뷰트러지 두기 성지 만지다
줬다 재산 좀넌 내래 뜻을 실어 하라지마 인다고 독이 산지 만지다 그딴 뒤독이 산지 만지다 줬다 재산